Банк орооны дарга, банк орооны эрхэм гишүүдээ хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн талаар танилцуулъя. Нэг хуулийн төслийн ерөнхий агуулга зохицуулах харилцааны талаар Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-с 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийн эрх хөгжил хамгааллын тогтолцоог бэхжүүлж хүүхэд гэр бүл дээлтэй тэгш боломж өгөх нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн олон үндэсний гэр бүлээс гаралтай хөгжлийн бэрхшээлтэй шилжин суурьшид эмзэг болон эрсдлийн гэр бүлийн хүүхдүүдийн тэгшэрх аюулгүй байдлыг хангана. Хүүхдийн тоо наснаас хамааруулан хөнгөлт эдлүүлэх, хуримтлал бий болгох тогтолцоо бүрдүүлнэ. Хүүхэд залуучдын авьяасыг нээх, шилдэг тамирчдыг бэлдэх, хөгжүүлэх тогтолцоог болсонгүй болгоно. Сургууль бүрд спорт, урлагийн заал, номын сан бүхий хүүхдийн цогц хөгжлийн төвийг үе шаттайгаар байгуулна. Биеийн тамирын бүх нийтийн хөдөлгөөн болгох, иргэн гэр бүлийн хэрэгцээнд нийцсэн идэвхтэй амьдралын дадал хэвшид төлөвшүүлэх, насан туршийн боловсролын хөтлөөр боловсруулж хэрэгжүүлнэ хэмээн тусгасан. Мөн Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтлөлт нийгмийн бүхэл орчинд хүүхдийн сайн сайхан байдлыг хангаж гэр бүл төвтэй салбар дундын хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо бэхжүүлнэ. Хүүхдийг боловсгүй эрсдэлийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог иргэд олон нийтийн оролцоотой бүрдүүлж гэр бүл нийгмийн орчин дэх хүүхэд хамгааллыг сайжруулна. Сум хороо бүрд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллаж хүүхдийн хөгжих таатай орчныг бүрдүүлж эрүүл мэнд боловсрол хөгжил хамгааллын үйлчлэгийг чанартай хүртээмжтэй хүргэнэ. Хүүхэд харах үйлчлэгээ өдөр өнжүүлэх үйлчлэгээний хууль эрх зүйн орчныг бүрдүүлж эмэгтэйчүүдийн болон ганц үеийн их эцгийн хөдөлмөр эрхлэлд асархуй эдийн засгийг дэмжих бодлого баримтлана. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа буюу хүүхэд хөгжүүлэх секс дугуйдан сургалтын төвүүд түүний багш нар санхүүжилтийн болон байр тоогдохын дэмжлэг үзүүлнэ гэж тодорхой заасан байна. Хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хууль, нийгмийн халамжийн тухай хууль, боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнө болон ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх хамгаалалт, боловсрол, хүүхдийн эмзэг, хөгжлийг дэмжих зорилго ерөнхий чиглэлд тусгасан хэдий ч хэрэгжлийг хангах механизм дутмаг тодорхойгүй байна. Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, насанд нь тохирсон хөгжлийн үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдал, олон янз байдлыг харгалзан үзэж дэг шамруулах, үүнтэй уялдаатайгаар хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш боловсон хүчний чадварыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдэл хүлээж байгаа бөгөөд эдгээрийг салбарын бодлогоор бус салбар дундын улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалтын хууль зүйн зохиц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байгаа тул хүүхэд өр хөгжлийн үйл явцад их шамрагдах боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хүсэл сонирхол тулгуурдан авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөө цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулах, хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл нь 5 бүлэг 20 зүйлтэй өгөөд арга зохицуултыг тусгасан. Үүнд 1-р бүлэгт хуулийн зорилт, хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн зорилго, хуулийн үйлчлэх хүрээ, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, хуулийн нэр томьёоны тодорхой зэргийг тодорхойлно. 2-р бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхдийн оролцоо, эцэг эх асран хамгаалагчийн эрх үүрэг оролцоо зэрэг асуудлыг тусгана. 3-р бүлэг төрийн байгууллага болон оролцогчийн эрх үүргийг тодорхойлно. 4-р бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийг дараах их усрд түүний зарцуулах журмын зохицуултыг заана. 5-р бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих, хууль тогтоомж зөрчилд хүлээлгэх, хариуцлага, хууль хүчин төгөлдөр болгох зэргийг тус тодорхойлно. Хуулийн төс батлагснаар Монгол Улсын үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж хүүхдийн хөгжлийг төр хувийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн нөгөө талаар биеийн тамир, урлаг, спорт болон олон төрлөөр өөрийгөө хөгжүүлэх нь хүүхдийг бие даасан хувийн болгон төлөвшөх, өвчлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж улмаар хувийн болон нийгмийн эдийн засгийн хэмнэлт гарах нөхцөл бүрдгүүлээ. Мөн нөгөө талаар биеийн тамир, урлаг, спорт болон олон төрлөөр өөрийгөө хөгжүүлэх нь хүүхдийг бие даасан хувийн болгоод төлөвшөх, өвчлөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэж улмаар хувийн болон нийгмийн эдийн засгийн хэмнэлт гаргах нөхцөл бүрдэх билээ. Хүүхэд чөлөө цагаа үр ашигтай өнгөрүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгөтэй болж хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, боловсрол, сургалтын байгууллагын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Довч танилцуулгыг танилцуулж дууслаа. Баярлалаа.